Харилцаа холбооны зохицуулах хорооноос үүрэн болон суурин холбооны операторуудад энэ 7 оноос эхлэн шалгалт хийж эхэлсэн байна. Чухам ямар учраас үүрэн болон суурин холбооны операторуудыг шалгах болсон талаар бид нар харилцаа холбооны зохицуулах хорооны зохицуултын албаны даргаас тодруулсан юм а. Тэрээр яг одоогоор шалгалтаар явсан учраас бид нар түүнтэй утсаар холбогдож дараах мэдээллийг авлаа. Яг тусгай зөвшөөрлөөр хүлээсэн үүргүүдийн тэгэл ямар анх нөхцөл үүрэг хүлээх гэсэн нөхцөл шаардлага тавьсан тэднийхээ хэрэгжилтэд шалгах шүү. Хэвлэл мэдээллийг хэрэгслээр бол үүрэн холбооны операторуудын сүүлийн үед иргэдийн их хэмжээгээр хохироож байгаа учраас энэ шалгалтыг хийх болсон гэж тайлбарлаж байгаа. Харин албаныхны мэдээлж байгаагаар төлөвлөгөөр шалгалтын дагуу үүрэн болон суурин холбооны операторууд харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран хийсэн гэрээний үүргээ биелүүлж байгаа эсхийг шалгах юм байна. Тусгай зөвшөөрлийн үүргээ биелүүлнэ гэдэг нь тухайн операторууд анх одоо гэрээ байгуулахдаа харилцаа холбооны зохицуулах хороотой 24 цагийн одоо нэгдсэн үйл ажиллагаатай байх, тоног төхөөрөмжөнд тасралтгүй ажилтдаг байх, одоо ярианы тарифыг секундын наривчлаар тооцсон байх зэрэг иймэрхүү шаардлагыг хангачиж одоо гэрээ хийдэм байна. Харин Skype, Mobicom, Unitel ч гэдэг юм уу томоохон операторууд нь засгийн газартай хоорондын гэрээгээр бол 15-аас 20 жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийг авсан байдсан байна. Энэхүү тусгай зөвшөөрөл нь 2015 оноос эхлэн дахин одоо сунгах асуудал яригдж эхлэх юм байна. Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийж байгаа энэхүү шалгалтаар үүрэн холбооны операторуудын ярианы тарифт ямар нэгэн өөрчлөлт оруулах эсхийг бид нар тодруулахад харилцаа холбооны зохицуулах хороо бол үүрэн холбооны операторуудын ямар нэгэн үн тарифт оролцох боломжгүй учраас энэ тохиолдолд буюу энэ шалгалтаар ярианы тарифын хувьд ямар нэгэн өөрчлөлт оруулах боломжгүй гэдгийг албаных хэлж байна. Өөр нь бол манайх тарифын өөрчлөлтийг манайх хийдэггүй шүү дээ. Манайх зөвхөн давмгай операторын үнийг л хямдаг байхгүй. Тэрнээс биш операторууд өөрсдөө л үн тарифаа өөрчлөлөө шүү дээ. Шалгалт хэдний хүртэл үргэлжлэх вэ? Шалгалт 25-ны хүртэл